Зэрэгчдийн мэдээллийн агч бодисрууч нөгөө өмнө та бүхэндээ хаан улдургийн 10 дугаар хоног дахин төлөлтөд баригдсан боловч зураг төсөл нь буруу гэх одоо мөнхөрөн болог өөрсдөө дор мэдэн 2 давхар илүү барьсны улмаастай улсын комиссарч тухайн байрыг хүлээн авахгүй нэг гомдлын дагуу сурвалж ижсэн бол өчигдөр бид мөнхөрөн болгоос тодруулахад тухайн мөнхөрөн болог компани нь болохоор бид нар бол хариу тайлбар өгөхгүй таад нийслэлийн орон сууцны корпорациас тодруулах гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл бид өнөөдөр нийслэлийн орон сууц корпорац дээрээс үзэж та бүхэнд одоо яг тухайн байрыг яг яагаад улсын комисс хүлээн авахгүй байгаа вэ? Улсын комисс яагаад авахгүй байгаа талаар нас тодруулан суралт ажиллая. Сайн байна. Энэ өдөр мэдээ хүргье. Тухайн байр нь бол яг нийтдээ 96 айлын орон сууц одоо анх дахид төлөлтөд орсон юм байлээ. Тэгэд одоогийн байдлаар бол баригдаад болцсон. Тэгэхдээ илүү 2 давхар барьсан гэх асуудал байна. Энэ тал дээр ер нь нийслэлийн орон сууц корпорацаас хяналт шалгалт хийв. Яг хяналт шалгалтыг үл хийж байгаа. За техникийн давхрын бол метр квадрат үл өссөн тохиолдол байгаа. За энэ бол нөгөө нэг зураг төсөл дээр л нөгөө метр квадратын техникийн давхрын өөрчлөлттэй гэдгээр улсын комисс дахин магадлал хийх шаардлагатай гэдгээр баг зэргийн хойшлсон юм асуудал байгаа. Тэгээ энэ тал дээр бол нийслэлийн орон сууцны корпорац мөнхөрөн болог хамтраад одоо энэ дахин магадлалаар оруулах энэ асуудал дээр жоохон цаг удаан шаардлага явагдаад байна. Энэ асуудал маань бол ерөнхийдөө шийдэгдээд сая 12 дугаар сарын 8-нд улсын комиссд дахин оруулахаар хүсэлтүүдийг удаадараа ингээ гаргацсан байж байгаа. Одоо улсын комиссийг бол хуралтай хүлээг өгч байна. Ерөнхийдөө яг энэ тухайн байрыг бол яаж ч утсан барьсан байж болно. Тэр мөнхөрөн болог гэх компани дур мэдэн одоо метр квадрат өсгсөн асуудлаас болж эмчээ 600-аар иргэд зүгээр хүнээр нь өрхөөр нь бодвол 96 айл байгаа гэсэн цаана тэмээ дөрөвдөө болоод үржигтэй учраас 600 айл хүмүүс байгаа гэдэг юм. Энэ хүмүүс яг мөнхөрөн болог дур мэдэн метр квадрат өсгснөөс болоод байгаа юм эсвэл танах хяналт шалгалт тавиаг болмоос тэд нар дур мэдэж өсгөж байгаа юм. Яг энэ аль талын буруутай үйлдэлсэж одоо энэ 600 иргэд тохироод байгаа гэдэг талаас нь л бид асууж байна. Одоо ингэж байгаа. Техникийн давхрын тэр тодорхой метр квадратын нэмэгдсэн асуудал дээр бол бид нар бол энэ дээр бас хяналт шалгалтаа хийдгэр хийгээд энэ тодруулгуудыг бол холбогдох компаниас нь бол одоо асуултаар бол авсан байж байгаа. За компани бол юу гэж тайлбарладаг вэ гэхээр барилгын тухай хуулиар бол сууц өмчлөгчдийн холбоонд бол нэг тодорхой байр гаргаж өгсөн үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ үүргийн хуваарьнд бол нэг тодорхой метр квадратыг нэмээд энэ давхрын техникийн давхрыг бол нэмэгдүүлсэн асуудал бол үүссэн. Тэр нэгэнтээ одоо яг тэр хэсэг нь нэмэгдсэн байгаа учраас барилгын нөгөө норм стандартад нөлөөлөх үү, нөлөөлөхгүй юу гэдэг асуудал дээр нь хяналт шалгалтаа хийгээд тэгээ бол боломжтой гэдэг одоо дүгнэлтийг гаргуулад одоо энэ магадлалыг нь хийлгэх. Энэтэй холбоотой бол гарах зардал усад энэ хохирлуудыг бол одоо тухайн компани бол өөрөө бүр хариуцна. Тухайн одоо дахин төлөлтөд орсон байр нь анх бол одоо бараг 4 давхар ч юм уу 5 давхрыг барихад одоо онгоцны нисэх буух тийм зурагт одоо нөлөөлнө гэжсэн гэх мэдээлэл өгдөг. Тэгвэл гинт 16 давхар байр баригдахаар болсон чинь нөгөөх нь бүр 16 биш 17 8 давхар болчихлоо гэх мэдээлэл өгөө. Энэ тал дээр юу нийслэлийн орон сууц корпорац хэрэг мэдээлдэг. За нисэх зурвсаас бол гадуур байгаа учраас л энэ давхрынхан мэдээж бололцоотой техникийн нөхцөлийг өгсөн байгаа л да. Тэрнээс яг нисэх зурвстай бол ойрхон тэр давхрынхан өндөржилт болохгүй байсан бол мэдээж өгөхгүй л байсан баг л та. За ойлголоо. Одоо тэгэхээр одоо юу гэсэн үг тухайн компани болохоор одоо яг нэг сөөхөд гаргаж өгөх давхраа зураг төсөл дээр анханасаа гаргаагүй байсан гэсэн үг. Одоо харгал тийм л бол таарах. Ерөнхийдөө үйлийг тийм тайлбар өгдөг тийм. Тэгээд өөрсдийнхөө буруутай үйлийг ер нь хүлээх ямар нэг энэ талаар нь ер нь хууль байгууллага тийм ээ тодорхой арга хэмжээ авах. Одоо яг энэ хохироод байгаа иргэд хэдэн сарын хэдэн гэхэд яг улсын комисс ороод бүрэн боломжтой болоод энэ хүмүүсийг байранд аврах юм болов. Одоо вээс хэлсэн тийм нөгөө улсын комиссд хүлээлгэж өгөхөөр бол хэд хэдэн газар л бол хандсан байна. Тэгэхээр одоо улсын комисс хуралдахыг хүлээж байна. Яг мэдээж улсын комисс шууд нэг өдөр болгон ажилтдаг байнгын ажиллагаатай биш шүү дээ тийм. Нөгөө гишүүдэд томилно, хурлынхаа өдрийг зарлана. Тэгээ нөгөө хуралдана, байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөх дүгнэлтээ өгнө тийм. Тэгээ тэрний дараа бол хуулийнхаа дагуу иргэдтэй хүлээлгэж өгнө. Аль болох бол хурдан иргэдтэй бол одоо ашиглалтанд одоо төсөлд хамрагдсан байгаа иргэдтэй орон сууцнд хамруулах тал дээр бол ажиллаж байна. Тэгээд энэ хугацаанд бол одоо хохироод байгаа одоо иргэд гэж одоо нэг орон байраар хангагдах хэрэгтэй эрхэн зөрчигдөд шүү дээ тийм. Тэгэхээр энэ талаар бол бас тодруулга мэдээллүүдийг бол компани руу нь удаадараа мэдгдсэн. За компани нь юу гэдэг вэ гэхээр одоо төр сууршуулах зардал гол нь одоо хохироод байгаа энэ төр сууршуулж байгаа зардал байгаа шүү дээ тийм. Тэгээ энэ зардлыг бол төлөх нь үл ерөөдөө бол дамжиггүй. Компани нь юу гэж манайх руу мэдгдсэн бэ гэхээр
одоо нэг метр квадратын тодорхой зөрүү энэ төр байгаа айлууд байгаа. Тэгэхээр орон сууцын ямар ч байсан эхний ээлжинд бол байнгын ашиглалтанд өгөх ёо. За тэр үед дээр бол нөгөө зардлын өгөх айлуудад нь бид нар зардлын бол одоо тэр ямар хугацаа гэдэг нь тэр хугацаанд нь бол олгоно. Төлбөр мөнгө манад бас нэг илүү метр квадрат гаргаад өгөх бас айлууд байгаа. Тэгэхээр тэрэнд нь тодорхой хэмжээнд дүүцүүлэх иймэрхүү ажлууд бол хийгдэх юм аа гэдэг үйл тайлбар өгсөн байна. За. Тэгэхээр мэдээлэл авч бодисрууш нэг юм та бүхэндээ нийслэлийн орон сууц гэж бас дээрээс тухайн одоо дахин төлөлтөд ороод байр нь баригдсан боловч улсын комисс үлээж авахгүй асуудлаар бид хүн тодруулан сурвалж ажиллаа.